За номтой хоёр над толбогдуулан авилгатай тэмцэх газрын үрдэн шалах хэлтсийн мөрдөгч комиссар Б. Тэмүүжингийн шалгаж байгаа эрүүгийн тоот дугаартаа хэрэгт ялагчаар татсан прокурорын тогтоол номер 222 тогтоолыг надад 11 сарын 22-ны өдөр авилгатай тэмцэх газрын мөрдөгч комиссар Нямдавг надад танилцуулсан. За тогтоолын төсөлтэй танилцаад миний би зөвшөөрөхгүй байгаа мэдэгдээд улмаар холбогдох тайлбар мэдүүлэг нотлох баримтуудыг прокурорт өгөхөө мэдгдсэн. За ялагчаар татсан тогтоолтой танилцаад намайг ялагчаар татсан 4 үндслэл байгааг олж мэдлээ. За нэгдүгээрт ялагчаар татсан тогтоол буюу 202 дугаартаа энэхүү тогтоолд улсын хурлын гишүүн би одоо иш татаад бичсэн байгаа нэ та бас тараагаад өгч байна. Улсын хурлын гишүүн номтой энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хөдөлмөр эрхтлийн үндсэн зөвлөлийн дараагаар ажиллаж байхдаа засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5-ын 3-д нэг төсөл 5 сая төгрөг хүртэлх гиснийг зөрчсөн гээд Монгол Улсын сангийн яамны улсын ахлах байцаагч Янжин Сүрэн гэж хүний 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 54 дороод 01 10 тоот албан шаардлага бүхий бичигдэр үндэст болгоод бичсэн юм байна. За энэ ямар учиртай вэ гэхээр энэ 276 дугаар тогтоол нь сайхан бэлгийн засгийн газрын үед 2016 оны 5 сард засгийн газраар батлагдсан журам юм байна. За энэ журмын 5-ын 3 нь хөдөлмөр эрхлэлийг дэмжих тухай хуулийн 12-ийн 1, 12-ийн 2-т тусгаалan заасан малчин, хуурай хөдөлмөр эрхлэгч, за үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, нөхөрлөлд хоршоод байгуулах иргэдэд бүхий иргэдэд олгодог ийм одоо 5-ын 3 буюу энэ журмын зүйл залт юм байна. За энэ журмаар нэг иргэнд 5 сая төгрөг хүртэлх зээл болгодог. Гэтэл энэ 276 дугаар тогтоолын журмаар батлагдсан 5-ын 3-т Монгол Улсын их хурлын 2016 оны 9 сарын 9-ний өдөр 45 дугаар тогтоолоор баталсан тус тогтоолын хавсралтын 3-ын 3-ын 3-т тусагдсан. Мөн энэ тогтоол төр үндэслээд энэ 45 дугаар тогтоол төр үндэслээд Монгол Улсын засгийн газар одоо Ж. Эрдэнэтийн засгийн газрын үед 2016 оны 10 сарын 26-ны өдөр засгийн газрын тогтоол 121-р тогтоолоор баталсан төсөл. За энэ тогтоолтой уялдуулаад 2017 оны засгийн газрын мөн тогтоол 2017 оны 3 сарын одоо 21-ний өдрийн хөдөлмөр эрхлэлтийн үндсэн зөвлөлийн тогтоолоор баталсан орон нутаг нийслэлийн онцлогт нийцүүлсэн төсөл хөтөлбөр бол огт хамаарахгүй юм байна. Огт хамаарахгүй. Яагаад гэвэл энэ төсөл хөтөлбөр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6-гийн 3-ын 7-г үндэслээд тухайн одоо орон нутгийн жишээлбэл одоо энэ төсөл хөтөлбөрүүд юу нөхөр Хинтээ аймагт одоо хогийн менежментийн төсөлийг орон нутгийн өмчит компани одоо хэрэгжүүлээ гэж. За одоо юу гэдгийг Улаанбаатар хотын онцлог гэвэл утаатай холбоотой ч гэх юм уу те хогийн менежменттэй холбоотой ч гэх мэтлэн ийм орон нутгийн шин чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог ийм зохицуулттай. Тэгэхээр энэ авилгатай тэмцэх газрын энэ нэр цогцсон мөрдөн байцаагч комиссарууд буруу хууль, буруу зүйл залтыг хольж утгаад дүгнэлт гаргажээ. Мөн сангийн яамны ахлах байцаагч. Нөхдүүд хууль тогтоомж ердөөсөө судлаагүй байна. За хоёр дахь үндслийн үгээр энэ ялагчаар татсан 222 тоо дугаартаа тогтоолд төслүүдийг эргэн төлөлтгөө хэрэгжүүлэхээр шийдвэрлэж улсад 3.9 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж. Би одоо нотлох баримтуудыг үзүүл явуулсан дээр байна. За энэ ихний ярьсан одоо бүх энэ их хурлын 45 дугаар тогтоол, засгийн газрын 121 дугаар тогтоол, хөдөлмөр эрхлэлтийн үндсэн зөвлөлийн 03 дугаар тогтоол, хуулийн тайлбар бүгд байгаа энэ. За хоёр дахь асуудал нь юу гэхээр эргэн төлөлтгүйгээр 3.9 тэрбум төгрөгийг олгосон гэж. Эргэн төлөгдөх зохицуултыг
2017 оны 9 сарын 6-ны хөдөлмөр эрхтлийн үндэсний зөвлөлийн тогтоод номер 4-өр нэгдэн 2 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтөөр гээд энэ тогтоод батлагдсан. Энэ батлагдсан тогтоолын дагуу альва одоо сонгон шалруулалтад тэнцсэн төсөл хөтөлбөрт одоо санхүүжилт авч байгаа иргэн аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгууллагатай гэрээний 4-4-т юуг заасан бэхээр эргэн төлөлтийн 50% гэрээ байгуулсан өдрөөс хойш 22 дахь сард үлдэгдэл 50%-ийг 24 дахь сард төлнө гэдэг энэ гэрээ энэ одоо гэрээ нэг одоо санхүүгийн дэмжлэг авсан хүний загвар гэрээ юм байна. Ингээд маш тодорхой заагаад өгчихсөн. За дээрэс нь 4-8-д нь болохоор барьцаа хөрөнгөний асуудлыг шийдэж өгчихсөн. 4-8 дээр. Өөрөөр хэлбэл энэ ялагчаар татсан тогтоолын үндслэл номер 2 орон зохион худлаа юм байна. Нөхдүүд ердөөсөө гаргасан шийдвэрүүдийг нягтад судалж огт үзээгүй байна. За 3-т нь хөдөлмөр эрхлэлтийн үндсийн зөвлөлийн одоо энэ нөгөө төсөл хөтөлбөрийг шийдсэн үндсийн зөвлөлийн хурал 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 17 оны 9 дугаар сарын 4-ний өдөр хуралдаануудыг зохион байгуулахдаа уг хуралдаануудад оролцоогүй гишүүдийг оролцсон мэтээр тэмдэглэл тусгуулан хуурамч тэмдэглэл үйлдэжээ гэж. Өөрөөр хэлбэл ийм хурал огт болоогүй. Харин хуурамч хурлын тэмдэглэл өөрсдөө бичээд шийдвэр гаргацсан. За гэтэл аз болж энэ хуралдаан болсноос 3 хоногийн дараа Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хуралдааны фото зураг хурлаар юу шийдсэнийг өөрийнхөө сайтн дээр гаргачих. Дээрээс нь хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон төрийн засгийн хамгаалтын объект, төрийн засгийн хамгаалтын харуулууд үүдэнд сууж ид. Хөдөлмөр эрхтлийн үндсэн зөвлөлийн гишүүд яамаар орж ирэхдээ үүдэнд бүртгүүлсэн бүртгэл нь байна. Дээрээс нь бас альва асуудалд оролцоход одоо урамшуул авдаг 135 мянган төгрөгийн. За энэ урамшуул авсан гарын үсэг бүгд байна. За дээрээс нь дараагийн хурал 9 сарын 6-нд шийдэгдсэн эргэн төлөлт болон барьцаа хөрөнгийг шийдсэн тогтоод нэмэлт өөрчлөлт оруулсан хурлын эрс зүрэг учраас гишүүдэнд өөрсдөө ингээд дэмжиж байгаагаа илэрхийлээд бүгдээрээ гар үсэг зураад явуулчихсан. За 4-т нь хөдөлмөр халамжийн одоо ерөнхий газрын дарга дэд дарга нартай одоо намайг бүлэглэн албан тушаалын байдлаа уруулан нөлөөлж нийт 8.21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж. За миний би хөдөлмөр нийгмийн хамгаалалтын сайд дээр ажиллаж байхдаа их хурлын дарга ерөнхий сайд болон сайд одоо салбар авьяасын сайдын 21 аймаг 9 дүүргээр явж ажиллаж исэн. Эвлэлийн байгууллагуудын төлөөлөлд та бүгд ч гэсэн бас хамт явж исэн. Салбартай холбоотой өргөдөл гомд төсөлтүүд мянган-мянгаар ирдэг. Тэр бүгдийг хууль тогтоомжийн дагуу харьяа байгууллагууд нь шилжүүлээд шийдэгдэл явдаг. Нэр бүхий гишүүдэд одоо бараг 10 хэдэн гишүүдийн нэр сонин эвлэлээр яваад байл. Тэр гишүүдийн зүгээс надад одоо нөгөө жидүү шиг албан бичиг өгөөд шийдүүлээд ийм зохион байгуулалттай явсан юм юу ч байхгүй. Тийм зүйл огтхож байхгүй гэдэг би одоо хариуцлагатаар мэдэгдэе. Бүр сүүлдээ намайг өөртөө зээл авсан гэж. Манай Дорнот аймагт Ахмадын амралт сувлын сүлжээ газар байгуулах Цагаан аваа суманд, Баяндуу суманд, Дашвалбар суманд байгуулах зорилгоор 200 сая төгрөгийг аймгийн иргэдийн хамтарч байгуулсан нөхөрлөлд хоршоолол авсан. Тэр төсөл хөтөлбөрөөр амжилттай хэрэгжүүлсэн. Одоо фото зургаар хүртэл байгаа юм. За тэгээ Twitter дээр ч гэсэн их явсан байл. За ингээд нэг өөртөө одоо зээл авсан мэтэр иймэрхүү байдлаар одоо хэрэгт гүтгээд байна. Тэгэхээр эндээс нэг хоёр зүйлийг дүгнэмээр байна. Авилгатай тэмцэх газар өнөөдөр яг яаж ажиллаад байгаа юм бэ? Авилгатай тэмцэх газрын удирдлагууд улсын хурлаас томилогдохдоо хууль дээдж шудраг ёсыг бий болгоно гэж ам өчгөө гэж томилогддог. Өнөөдөр ажиллаж байгаа байдал нь ийм байна гэдэгт бол туйлын харамсалтай байна. Энэ бол нэг бол авилгатай тэмцэх газрын одоо ажилтнуудын ур чадварын асуудал уу?
Эсвэл одоо улс төрийн асуудал уу гэдгийг бол цаг хугацаа маш тодорхой олоод тогтоогчно. Одоо бүр кино зохиол шиг бичээд байгаа байхгүй юу? Сүүлийн одоо кино драмын найруулагчийн оюутан арайч юм хөгийн бичихгүй. Өөрөө хуулиар одоо эрх үүрэг нь олгогдсон. Мэргэжлийн сургуулийн төгссөн, тангараа өргөсөн ийм ажилтнууд ийм инээдтэй юм бичээд хүний нэр төр талдаад гинт тэрт гүтгээд явж байгаа нь бол одоо туйлын харамстай. Тэгэхээр би сүүлийн 4 өдөр авилгатай тэмцэх газрын удирдлагуудтай уулзаж өөрийн биеэр энэ нотлох баримт тайлбаруудыг би өгье гэд 4 өдрөө хүлээж. За эхний 2 өдөр нь авилгатай тэмцэх газрын удирдлагууд олон нийтийн дунд нэг семинартай байсан юм шиг байна. За өчигдөр хүлээлээ байдгүй. Өнөөдөр би 11 цаг хүртэл хүлээнэ. 12 цагаас би хэвлэлийн урал зарлцсан байгаа гэд хэлсэн холбогдохоос одоо хүртэл таг баг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн эрсдэлээр дамжуулаад авилгатай тэмцэх газрын удирдлага Дашдаавтай миний би энэ бичиг нотлох баримтуудыг бариад очиод уулзмаар байна. Өшөө дээрээс нь сураг сонслоо. 2 хоногийн өмнө байна удаа энэ дэр үндэслээд их хурлын гишүүнээс эргүүлэн татах санд боловсруулад хөөцдөг гүгэд байна. Тэгэхээр тэрийг нь очиж би бас асуумар. Тэгэхээр одоо Дашдаава дарга харж байгаа байлгүй сонсож байгаа байлгүй намайг хүлээж авч уулз. Энэ бүгдийг би өөрийнх нь гарт өгмөр байна. За энэтэй холбогдуулаад асуултууд байна уу? Тэр сангаас санхүүжин тус төлбөрүүдийн хичнээн нэргэн төлөгдсөн. 2.1 тэрбум төгрөг өнөөдрөөс сарын өмнөх байдлаар төлөгчөд байгаа юм. 3 энэ нь шүү дээ ийм ээ. Их хурлын 45 дугаар тогтоол дээр үндэслээд гарсан засгийн газрын тогтоол байгаа. 121 дугаар тогтоолын 3.3-ийн 1 дээр энэ орон нутгийн онцлог тохирсон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх дүнгийн 6 тэрбум төгрөг заагаад өгсөн. Хөдөлмөр эрхлэлтийн үндсэн зөвлөл хуралдаад 3.9 тэрбум төгрөгөөр тогтоосон юм байна. Үүнээс 2.1 нь эргэн төлөгдөд байна. Тэгэхээр авилгатай тэмцэх газар энэ гэрээний хэрэгжилтийг хүртэл хянаагүй байгаа байхгүй. Дээрээс нь хамгийн ноцтой нь юугээр надад урьдчилжууд ерөөсө огтхож мэдэгдэв. Надаас ямар нэгэн байдлаар тайлбар өөр уцаарч авав. Хэд нэг өдөр орой уцтаад таныг ялагчаар татлаа ирж мэдүүлэг өгөө л гэсэн. За тэр нь 5 дахь өдөр орой өсөхгүй ажлын цаг өнгөрчдөө очиж болох юм гэсэн. За болохгүй юм байна. За би тэгвэл нэгд өдөр нь очио гэд нэгд өдөр танилцсан байдаг юм. Энэ нь 11 сарын 25-ны өдөр байсан баг. Гэхдээ энэ чинь яамн дээр бүх юм бүртгэлтэй байгаа шүү дээ. Одоо шилэн даасны зовлцоо орчсон юм байгаа шүү дээ. Газрын дараа ням даваа цагтаа орсон шүү дээ. Энэтэй холбоотой. Үгүй цагтаа хороогүй. Бас буруу ташаа мэдээлэл. Авилгатай тэмцэх газрынхаа үгүй. Энэ дэр бүх юм тодорхой. Би одоо ямар зүйлд буруутай гэх гээд байгаа юм бэ? Огт нотлох баримтгүйгээр надад баримтууд нь байна. Өөрийгөө болон сайдар ажиллаж байх хугацаанд яамны удирдлагууд, агентлагийн удирдлагууд, хууль дүрмийн дагуу ажиллаа явуулж байсныг нотлох бүх гарын үсэг он сар өдөртөөгөө тогтоолууд нь байна надад. Энд Үгүй тийм л вэ шүү дээ. Би маш тодорхой байдаг шүү дээ. Энийг та аав үз бүгдийн зургийг аваа. Таны одоо сонгуульд ажиллаж маркийн аудит хаалт шалгаж үнэн. Яг харахгүй таны одоо хамлсан хүн шүү дээ. Би 2000 таны одоо нөлөөгөөр энэ хууль хийсэн гэж. За отгоо сонсч. Үгүй. Баримттай ярив. Нэгт 2012 оны 1 сарын 31-нд засгийн газрын шийдвэрээр би тухайн үеийн нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн дэд сайдаар томилогдож ирсэн. 12 оны 1 сарын 31-ний засгийн газрын шийдвэрээр. Намайг тэр яамны дэд сайдаар очиход нэм даваа стратеги төлөвлөлтийн газрын орлогч даргаар ажиллаж ирсэн. Өмнө нь өнөөдрийн одоо ажиллаж байгаа хөдөлмөр халамж үйлчлэгийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж ирсэн. Их хурлын хамгийн газарт ажиллаж ирсэн. Өөрөө энэ унган энэ салбарын хүн. Дараа нь 12 оны сонгуулийн дараа бүгдийг хуугаар нь халсан. Түүний нэг нь ням дав. Чадвартай залууг би мак тавж ажиллуулсан үнэ. Тэгэд энд ямар хууль ашиг сонирхлын зөрчил гэж хараад. Тэгээд ням даваа мэдүүлэхдээ одоо таныг аман байдлаар энэ нэг тийм чиглэл өгсөн зүйл байхгүй. Ямар чиглэл өгөх юм? Одоо эн чинь хин гэлээ Бямц цогт Хүрэл бат ер нь үүштэй анзаараад байхад жидүүг эрэхт холбогдоогүй гişүүд төр хаягилж яваад байгаа байхгүй. Гişүүдээс асуулт та хамгийн суглал чуулганы үдэнд барьж булан шахаж чагаад асуух хэрэгтэй шүү дээ. Тийм алан бичиг байна уу? Тийм байхгүй. Натаа ярьсан юм байхгүй. Тэр нотлох ёстой байхгүй. Тэгээд байна шүү дээ. Би нэг зүйлийг харин нэг зүйлийг хэлэхэд ер нь миний зан ааш характер баримтны зарчмыг таад бас гадарлах байх. Би нэг бусдын нөлөөнд ороод
нэг одоо юу гэдгийг нэг ашиг сонирхол хайч юм уу ийм байдлаар ажилтдаг хүн биш ээ. Биш. Бүх юмнуудыг шалгаад үз. Би өөрөө амьдаа бас сүүлийн нэг сая төвцөнөөс ирчээд нэг 3 хоног ажиллаад бүх нотлох барилтуудыг би олоод авчлаа. Таны жолооч хар тамхины хэрэгээр шалгагдаж байгаа гэсэн үг л байна. Тэгэхээр энэтэй холбоотой. Ой. За тиймээхэр ямаа гэдэг юм. Энэ хараа Би наадгаа ч сонссон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд ажиллаж байсан жолооч ажлаасаа халагдсныхаа дараа одоо хизээний бүү мэд. Одоо халагдсан юм шүлүүлэгсэн би мэдэхгүй нэр. Сүүлд замын өдөр чиглүү ирээнэр чиглүү хар тамхи гаргах гэж хагаад баригдаад ял авсан гэж би сонссон тэр. Тэ. Миний жолоочоор ажиллаж байхдаа үед биш шүү. Өөрөөр хэлбэл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд ажиллаж байхдаа бол биш. Танд баримтууд чинь байгаа бол тань хуулийн байгууллага хүндлээд ялдаг тачаар татсан тогтоолтой танилцаад зөвшөөрөөд шалгуулаад явж байгаа юм. За, хуулиар ингээд нэг асуудал биш. За зөв. Гөө. Би хэрвээ дарган зөвшөөрүүлвэ штэ. Хаалгын онгорхой байлгаж байгаа та хэдэг өрчмөр байна. Тэр уулзтыг одоо бүр жинхэнэ лайф явуулмаар байна. Ялагчаар татгцсан үний ирэх гэж би мэдүүлэг өгөхөөс татгалзах хэрэгтэй. Хуулиндаа 7-гийн хэдүүлээ. Тийм баг. Тэрнийхэн дагуу би танилцсан зөвшөөрөхгүй байна гэдгээ гарын үсгээр зурчихсан. За энэ тогтоол байгаа. Тэгээд ийм за энэ асуудлаа ихлэ дуусгачих. За энэтэй холбоотой. 9 тэрбум төгрөгийн зээл та гаргасан юм байна тийм ээ. За нэг юм тодруулах чинь. Нэг иргэн төлөгдсөн гэж байна. Одоо 1.8 тэрбум одоо жишээлбэл ямар ч нөхцөл байдал байгаа юм бэ? Энэ талаар 1.8. Зарим нь хугацаанд болоогүй байгаа. Зарим нь төсөл амжилттай хэрэгжээгүйгээд одоо харьяа аймаг дүүргийн харьяа хөдөлмөр халамжийн ерөнхий газар за цагдаагийн байгууллага гэх ном журмаараад явагдсан шүү дээ. Яагаад тэгэхээр гэрээ иргэн төлөгдөх 100% иргэн төлөгдөх. Дээрээс нь барьцаа өргөнийх нь асуудал шийдэгдсэн байгаа байхгүй. Ойлгож байна уу? Тэр сонин хэвлэлээр намайг тушаал гаргаад гэдэг. Сайд ийм төр тушаал гаргадаггүй. Огтонч гаргадаггүй. Хөдөлмөр эрхлэлтийн үндсээ зөвлөл шийдвэрээ гаргаад тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг хэрэгжүүлэгч агентлаг руу өгдөг. Хууль тогтоомжоор. Хэрэгжүүлэгч агентлагийн дарга өөрөө ажлын хэсгээ одоо сонгон шалруулах комиссаа томилоод агентлаг дээр тэр сонгон шалралтын ажил явагддаг. Сонгон шалруулад дараа нь баталгаажуулалтыг харин сайдаар хийлгдэг. Би баталгаажуулалтыг хийсэн. 21 төсөл аж ахуйн нэгж 21 төсөл хувь иргэдийн 8 төслүүд. Ийм л зүйл. Ер нь бол тэр та одоо парламент ингээд 2 жил сонгогдлоо. Ер нь бол гişүүд нэгнээс юм ахуйн чанартай зөвлөмж гуйж тэднийг нь одоо боломжтой хэмжээнд зах зээл өгдөг байдлыг та өөрөө мэдж байгаа. За энийг ингээд ахын бус байдлаар хийсэн гэдэг чинь тэр нямдаа гэдэг хэлчихлээ. За яг ийм тохиолдолд улс төрчид тодорхой байдлаар ингээд хариуцлага хүлээхгүйгээд өөрийгөө өмөрж ингэж нэг мэдээлэл хийчихэд өнгөрөөд байх нь яцсан үтгэр зүйл юм бэ? за энэ асуугаад байгаа юм хойж утгаад байна. Нэгдүгээрт наад хөндөж байгаа асуудал чинь жишээлбэл жидүүгээр бол маш тодорхой болцсон шүү дээ. Тэ? Улсын хурлын 49 гишүүн зохион байгуулалттайгаар 2 сарын дотор асар хэмжээний зээлийг одоо хамгийн багадаа нэг хүн дээр чи юу вэ? Тэрбум төгрөгийн зээл үү? Энэ бол мэдээж ямар нэгэн байдлаар улс төрийн ашиг сонирхлын бол байсан. За тэрийг харахаар тухайн улс төрийг харахаар нөгөө 65 бүл 32 33 гэж хуваагдсан байсан. Энэ асуудал бол тийм жидүүтэй адилах юм биш ээ. Энэ наашаар та. Жидүүтэй адилах юм огтхонч биш. Энэ дэр харин баг андуураарай. Энэ ердөөсөө шал өөр асуудал шүү. Ахын байдлаар гişүүд энэ миний энэ нэг нутгийн нэг хэмжээлийг дэмжиж өгөөрэй гэж хандаа та нямдаагаа гэдэг Үгүй. За ер нь ба штэ. За нэг зүйл хэлээ. Түрүү би хэлсэн. Би сайдаар ажиллаж байгаа хугацаанд 21 аймаг 9 дүүргээр очиж ажилласан. Мянган иргэдтэй уулзсан. Чийч магадгүй хамт явж исэн байх. Иргэд юу тавьдаг юм? Ямар асуулт тавьдаг юм? За тэтгэвртэй холбоотой асуудлуудыг тавьдаг, цалингийн хэмжээтэй холбоотой асуудлууд тавьдаг, нийгмийн даатгалтай холбоотой, ажлын байртай холбоотой, ажилгүйд ядууралтай холбоотой, ажлын байр орон нутагтаа нэмэгдүүлэх ийм төсөл хөтөлбөрийг дэмжиж гэнэ. Яг энэ дээр суугаа явж хахад нэг
нутгийн нэг хүн босоод микрофон дээр ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн юм аа. Одоо гахаа дахиа нохоо шууны одоо фермер ажиллуулах гэсэн, ийм ногоо тарих гэсэн, ийм барилгын материал үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх гэсэн, ингэж хог боловсруулах гэсэн. Хурж ирээд надад өгдөг. За миний хажууд хэн суудаг вөхөр аймгийн засаг дарга сууж идэг, тухайн аймгийн сонгогдсон их хурлын гишүүд нь сууж идэг. Гэхдээ энийг жишээлбэл ийм үйлдэлийг албан тушаалаа уруулан бусдад давуу тал бий болгосон гэж байгаа юм. Үгүй шүү дээ. Хэдэн мянгаараа ирдэг ийм үргэлж хондлоод. Та ер нь одоо ялагдагчаар удаа дараалан татагдчихсан шүү. Хүн аймгийн хэрэг за жолооч одоо бас одоо зам дээрээ осож одоо ингээ албан тушаалын хэрэг яг ийм тохиолдолд та бас нэг За одоо 2 хэсэг рүүгээ орё болж байна. За 2 дахь руу. За эхний хүрээнд асуулт байна. Байхгүй юу? Босно. За 2 дахь руу орё. За отгоо асуугаад байна. ТV-с үлээ ийгэлүүлөө. Ийгэлөө. Ялагчаар татгдсан юм огтхож байхгүй. Тэр авар олонцлын асуудал дээр ч хинч ялагчаар татагдаагүй. Тэр ном журмаараа шийдэгдээд тухайн үеийн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын жолоочоор ажиллаж байсан хүмүүс шалгадаа бүх юм тэр дууссан асуудлаа. Тэр Батгүй багсны юмд намайг ялагчаар татаагүй. Та нар андуураад байна. Би прокурорын ер нь биш үү ингэсэн дээ. За би мэдээлэл өгöd. Над нэг санаа байна. 5 сараас хойш энэ оны нийтдээ 22 мэдээллийн хэрэгслэр нийтдээ 195 одоо IP хаяг. За давтамжтайгаар одоо 4-500 удаа над руу дайрж одоо энэ хэрэгт нэр цогч холбогдуулсан. За энийг би та хэд үзүүлье. За энэ дууссан бол энийг орхилооч. Гэхдээ зарим нь аваад энэ хуулаад авлаа. Гэхдээ буцааж надад өгөр. Жишээлбэл над руу дайрсан би одоо энэ нэмтгэл хураамжуудыг ингээ аваа юу. За би энэ дахиад хэлье. Тэр хүнийг нас барсантай холбогдуулаад би сонин эвлэр л гүтгдэд доромжлогдоод байгаа болохоос биш. Хууль хэлтийн байгууллага намайг ялагчаар татаж шалгасан зүйл огт байхгүй. Аргаа ороод би 11 сарын 1-ний өдөр энэ хэргийг хянж байгаа прокурор мөнх гэрэлтэй прокурорын газар дээр нь албан уулзалт хийсэн. Дарга нь байсан, манай өмгөөлөгч байсан. Нэг л зүйл би асуусан. Наад асуудалтай ч холбогдуулж миний би ямарваа нэгэн байдлаар шалгаж байгаа зүйл байна уу? Байхгүй. Өөр хүн байна уу? Байхгүй. Энэ асуудалд хэн нэг хүн шалгадаад с ิจ гтийн ялагчаар татагдаад байгаа зүйл байхгүй. Харин би 3 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. 5 сард нэг өгсөн, 5 сарын сүүлээр нэг өгсөн, 6 сарын 18-нд нэг өгсөн. Хамгийн сүүлд би 6 сарын 18-нд өгсөн. Надтай хаан таарсан, юу ярьсан, манай өрөөгөр ороод гарсан. Яасаа би бүгдийг нь ярьсан. За тэр үед би одоо энэ хэрэг явуулж энэ доод давхарт болсон шүү дээ. Энэ чинь ордны баруун урд жигүүр. Яг тэр үед би 3 давхрын зүүн жигүүрт нэг их хурлын гишүүний өрөөд байсан одоо гэрчүүд, утасны одоо биел бүх юмар энэ нотлогдчихсан зүйлээ. Бүх юм нотлогдчихсан. Энэ би болон хин нэг хүн огт шалгадаагүй. Хэнийг ч ялагчаар татаагүй. Яг одоо энэ хүн нас барсантай холбогдуулаад. Та тэг гэрчийн мэдүүлгээ буруу гэсэн. Гэрчи харин за. Гэтэл гэрчийн мэдүүлэг 3 удаа өгөхдөө эхний 2 дээр нь худал мэдүүлэг өгсөн гэж. За энэ худал мэдүүлэг өгсөн нь болохоор эрүүг үеийн 20 хэд үлээ. За нөгөө нэгжийн торгуултаа 400-аас 5 нэгжээр үржүүлдэг нэг мөнгөнд торгуултаа нэг одоо хуулийн санкц. За нөгөөх нь олон нийтийн ажил. Одоо тухайлбал гараад цас мас цэвэрлдэг ч юм уу те. Нөгөөх нь юу нэг жил гадаадад зорчих эрхийн хаадаг. Нэг ийм 3 санкцтай зүйл ангаар худал мэдүүлэг өгсөн гэдэг. За тэр зүйл ангийн харангуй зориуд гэж. За яг ямар асуудал дээр нь худал мэдүүлээд энэ үг гэж цагдаагийн байгууллагаас хэлсэн бэхээр танаа өрөөнд орсон танаа өрөөнд арх уусаар байтал уугаагүй гэж мэдүүлсэн гэж. Манай өрөөнд арх уусан зүйл байхгүй. Би дахиад хэл байхгүй. Байхгүй гэдгийг би 6 сарын 18-ны сүүлд өгсөн гэрчийн мэдүүлэг дээр маш тодорхой юм хэлсэн. Би яаж шалгах юм? Жишээлбэл чи миний өрөөнд ороод ирлээ. Нэг 50 г хийж өгдөж уусуугаа гэж яаж мэдээ. Амын чи өмөртөлтэй биш одоо драгер мараар үлээл биш. Надад ямар ч тийм боломж байхгүй. Ер нь тийм амьдралтай юм яриа л. Дээрээс нь тэр хотоодноос нь олдсон арх гэдэг. Тэгвэл тэр миний өрөөнд байсан
архийг хураагаад авсан адилхан юм үгүй юм лаборатори шинжилгээ байхгүй гэж. Тэгсэн мөртлөө тэр нөхрийг нөгөө их мантах гэдэг. Би утсын таад бүр өчмөр санагдав. Таад өөрсдөө уцсан. Их хамгаалan 90080333. За тэр дарга нь Эрдэнэ үлэг гэдэг 8811 8342. За хяналтын прокурор мөнх гэрэл 9665 1086-ыг өгсөн дугаар. Уул нь энэ мэдээлэл биш үү? Би хийх биш. Хууль хяналтын байгууллага нь шалгаад юу тогтоосноо энэ зогсоод хийж явах хэрэгтэй байхгүй юу? А яагаад хийхгүй байна? Энэ хэрэг айл дээр шалгадаа дуусчихсан. Өнөөдрийг хүртэл ердөөсөө энэ талаар огт мэдээлэл байхгүй. Гур санаатаа зоригтой биш ингээд юм чимээг байгаа. Тэр шүүх хэмжлэгээний дүнэлт байгаа. Би тэрийг олж харсан. 1156 шүүх хэмжлэгээний дугаартаа тогтоол. Тархин цус харуулдаг гэсэн. Хар гэрийн зүгээс дахиад гомдол гаргаад 5 оны бүрэлдэхүүнтэй шүүх шинжээ чинь баг дахин томилогдоод эхний дүгнэлттэй яг л адилхан тархин цус харуулдаг. Тэр дүгнэлт нь 11 сарын 8-нд гарсан юм байлээ. Одоо өнөөдөр сар гарна юм. Гэхдээ ингээд бүх юмуд нь тодорхой байхад би биш. Өнөөдөр үнэхээр хэвлэл мэдээллийн байгууллагаар намайг дайрч доромжиж энэ хэрэгт нааж холбоод байгаа учраас би аргагүй хэрхэн тэмлээ урлаж байгаа. Энэ нөхдүүд хийх ёстой байхгүй. Одоо харин хамтдаа хууль зүйсэд нэмд орчин араас хамтдаа хөөцөлтмөр баг. Янз бүрийн гэмт хэрэг яриад яваал гэдэг үстэй. Цагдаагийн дарга Баатарч энд ирж мэдээлэл өгмөр баг. Тэр прокурор нь өгмөр баг. Би биш. Тэгэхээр энэ асуудал дээр одоо цэг тавиа. Одоо энэ нэг анх сонсчоод бүгдээрээ хөөрцөглөл нэг адал явдлаа кино үзэж байгаа юм шиг над руу бүгдээрээ дайрцгаасан. Одоо цэг тавь болоо. Энэ асуудал дээр би дахиад хариулахгүй. Худал мэдүүлэг өгсөн гэдэг үндслээр ядчих. Гэхдээ одоо цагдаагийн байгууллага өөрсдөө мэдээсэн шүү дээ. тийм ээ. За би тэрийг үзүүлэх гэдэг байж. Яаж худал мэдүүлэг би өгөөд байгаа юм бэ? Задлсан тэрийг би мэдүүлэгтээ өгсөн. Тэр худал мэдүүлэг чинь зориудар байхгүй. Зориудар байсан бол миний өрөөнд орж ирээгүй. Архич угаагүй, цайч угаагүй, усч угаагүй, кофе л уусан шнэ ч гэдэг юм уу. Ерөөсөө юу ч угаагүй ч гэдэг юм. Ямар нэгэн байдлаар гэмт хэргийг нэг одоо нуун дарагдуулах санаа зорилготой ч гэдэг юм уу. Ихний хэвлэлийн урал дээр зарлаа мөн. Юу? Хэвлэлийн урал дээр Юу гэж? Тэгээд та нар асуухгүй байсан. Яг юу болсон ингэж? Яг юу болсон? Тэ? Яг юу болсон? Цагдаагийн байгууллага би бүх дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэрнээс гадна утасны нөгөө хэд хэдэн их хурлаа эн чинь баг 200-аад хүн гэрчийн мэдүүлэг өгсөн гэдэг байгаа шүү дээ. Тэрний нэг л би шүү дээ. Яагаад над дээр онцлоод байгаа юм бэ? Тэгээд байна шүү дээ. Гарч явсан мэтлээ танд. Үгүй та нар байна шүү дээ. Би хамгийн сүүлд яг энэ асуудлын өрөөнд хэвлэлийн урд ихэд хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг нь би юм байлээ гэж хэлснийг өнөрөө мэдж байгаа тийм. Зариг хаана вэ? Хамгийн сүүлд уулзсан хүн би юм байлээ гэд нэг оронтой тоонтор бичээл та нар хаяглаад явуулаа үсттэй. Миний бичлэгийг эргээд үзтээ. Хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би гэсэн. Тэнгүүд хамгийн сүүлд уулзсан хүнийх нь одоо уулзсан хүн би гэ. Гэхдээ ингээд та нар маань өөрсдөө гуйлаад идэг үсттэй. мэдээлэл танд итгэх ёстой мó? Хэм мэддэг юм бэ? Итгэх ёстой мó? Прокурор бол таныг ялагдчихаар татагдсан гэдэг бүр мэдгэл Үгүй яалагчаар татсан гэдгээ ялгаж салгаж ойлгоо. Нэгдүгээр тэр чинь нэг хүн нас барсантай холбогдуулаад шалгаж байгаа хэрэг байна. Тэрэн дээр би яалагчаар татагдаагүй. Юу н уцтаад асуул яадаг юм биш. Ямар суудтай. Яг юу болсон танаа өөрөө нэг арх цаа. Арх зарласан боловч Юу гэдэг юм те нэг уралдаан тэмцээнүүд ярьж байгаа л 6 сарын 14-нд хамтраад хэвлэлийн урал хийгээд ярьсан шүү дээ. Өөр юу гэдэг юм. Тэгээд нэг арх цаа. Гэхдээ ахгүй өрөөнд орж ирлээ зочион нэг задлсан тэрийг уугаагүй. За би энэ одоо их хамгаалан мөрдөлөө нэрж байна. Та нар өөрсдөө асуу. Гэхдээ энийг намайг холбогдоод байгаа юм үгүй мөгдөг асуухад биш үү? Хууль зөрчих юм байхгүй шүү дээ. За энэ их хамгаалан мөрдөн шүү. Одоо зоолтой ийм л байдал руу орчоод байна л да. Одоо тэгээ ойлгоно. За тэгвэл дарга руу залга эрдэнэлэг гээд онц хүнд гэмт хэрэгтэй тэмц хилцсэн дараа. Гөг уцаа лайв үзэж байгаа бол уцаа авалдаа эрдэнэлэг их хамгаалан. Гүнээрээ. Гөг би зүгээр та хэдэн асууж байгаа асуултанд за эрдэнэлэг үү? Сайн байна уу? Уцаа даасалчлаа. За дахиад залгая. Гөг эднэр вэ штэ. Би энд биш. Наа цагдаагийн байгууллагын нөхдүүд чинь зогсоод энд
Энийг чинь мэдээлж явах хэрэгтэй юм байгаа үстэй. Яагаад мэдээлэхгүй байгаа юм? Аа? Одоо аргаа ороод би ингэж зогсож байгаа шүү дээ. Яг үнэндээ. Альбан муудалцаад гарсан гэж та алхны өндөр. Ямар юмныхаа муудалцдаг юм бэ? Амьдралдаа муудалцаж байгаагүй. Тэгвэл арх цаг. За энэ хүн уцаас алгач эрдэнэ үлгэн цагдаагийн дараа. Дэлхийн уралдаар манай өрөөнд арх уугаагүй гэж бодлоогүй. Тэгээ одоо Тэгэж би хэлээгүй. гадалсан. Хөөе тэр бичлэгээ үзээрэй. Арх уугаагүй өдрөл Си-Жинпинг дараа өгсөн. тий харин гэсэн. Бид нар чинь бас байсан шүү. Тэр өрөөнд арай. Тэгсэн тэгээд Тэгэхэд та одоо ингээд дахиад өөр юм ярьж байгаа. үгүй өөр юм биш. Би нэмэлт юм ярьж байгаа байхгүй юу? Таны мэдүүлэг зөвхөн Үгүй та нар боолж дүүгэл нэг одоо наад нэг сэтгхүүдээр нэг Танаас бид нар өөрөө болсон шүү. за тэг. За энэ дугаарууд нэ шүү. Тэр инх амгалангийнхан дугаар 908 03 33. Тэр мөрдөн ингийн хилцээхэн даргийнхын дугаар эрдэнэ үлэг 8811 8342 мөнх гэрлэгээ прокурор нь 9665 1086 маа та өөрсдөө одоо наад асуудлаа. Гэхдээ надад ч гэсэн байж л биш үү? Хин наадах ч юм байхгүй гэсэн. Гүй та нарыг хоёр зүйл ойлголоо. Тэр хүн нас барсантай холбож шалгаж байгаа нэг одоо хэрэг ба штэ. Тэрэнд намайг ялагчаар татаагүй. Хэнийг ч татаагүй. Харин мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэдэг байгаа байхгүй. Тэр нь өөр тусдаа зүйл ангитай тусдаа одоо эрүүгийн хэргийн дугаартай зүйл байхгүй юу? Торгуулийн санкц нь одоо нэг нийтийн ажил эрхэлдэг. Үгүй бол мөнгөнд оргууд төлдөг. Үгүй бол гадаад явах ирэхээр нэг жилээр асуудаг. Ийм зүйл ангаар ялагчаар татсан. Тэр үнэн. Юу гэж би хүлээн зөвшөөрч идэх худлаа хэрэг юм чинь. Ягаад та энэ ялагдагчаар татсан асуудалтай гарын үсэг хүлээн зөвшөөрөө Надад ирэх нь байгаа гэдгийг би хэллээ шүү дээ. Хуулиар олгоцсон ирэх нь байгаа. Тэгтээ байна шүү дээ. Гүг ингэж. Хөөе. Биш. За. Энэ бүх асуудлуудын хүрээнд би ямарваа нэгэн байдлаар улсын хурлын гишүүн гэж одоо халдчихгүй байдал те хүнд суртал юу гэдгийг тийм зүйл огтхож гаргаагүй. Дуудсан цагууд нь очисон. Нэг удаа нэг цаг ирээдэл хоцорч очисон баг. Тэр сүүлд худал мэдүүлэг өгсөн гэдэг байгаа тэр би очиод зөвшөөрөхгүй байгаа мэддэгдээд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгсөн. Тэр нь одоо хэдэн сарын хэдэн байна энд байгаа надад энд. За тэгээд өчигдөр дээрээс нэг зүйлийг орчихчих. Миний зүгээс энэ хэрэгтэй холбогдуулаад олон нийтэд мэдээлэл өгөөч. Миний тавьсан асуултанд хариулаач гэгээд 3 удаа би албан бичиг явуулахад нэг ч удаа хариу өгдөг. Харин жинхэнэ хүнд сурталыг хэн гаргаад байгаа? Би биш. Наа шалгаж байгаа нөхдөч. Алагдаад энийг олон нийтэд одоо зарлал та хэлэлтэй. Юу болсныг. Ар гэрийнхний цагдаагийн дарга өрөөндөө дуудаад бүх тэр дүгэлт мөглтүүдийг үзүүлээд тайлбарсан гэсэн. Гэхдээ яагаад юу байдгүй? Та гişүүнээс татгалзаж шалгуулж байна. Уувал шүү дээ асуудал. Тэгвэл үндэстэй юм оруулаад ирлээ. Бүх асуудлаа Асуудал алга дэрнэ. Та тэгээд яа Би тиймэрхүү юм дээр одоо нэг тийм айгаад ичээд сухтаагаад байдаг тийм нөхөр биш дээ. Ямар ч юм тэр би зүгээр шалгуулчихад биелэг. Би наад хүний чинь ерөөсөө юу болсныг хараагүй яаж мэдхий. Шүүх эмчилгээнийхэн дүгнэлтэд би танилцсан хүсэл гаргаад. 2 дүгнэлт гарсан шүү дээ, тэ? Танилцсан. Наад асуудалтай холбоотой тайлбарыг би үг үсгээр нь санаж байна. Тархины гавлын цууралт одоо цууралт гэх юм уу? Тэрнээс үүдэлтэй хөхрөлт гэж байлаа наа чинь. Тэрийг би харин хэлчихэ. Тэр 2 дүгнэлтэд би 2 танилцсан шүү. Бүгдээр нь танилцсан. Нэг дүгнэлтийн дугаарыг би хэлчихэ 1156. Энийг би яагаад хэлээд байна вөхөр тэр хавц одоо материалтай танилцж хахад тэр мэдээллийг би аваагүй. Шал өөр байдлаар авсан. За ямар байдлаар авсан бэ гэдгийг би бас хэлье. Энд бас гоё болоод байгаа. За нэг юм байна. За олон улсын парламентын холбооны төлөөлөгчид Монгол улсад ирж ажилласан. Таад мэдж байгаа тийм. Наадмын өмнө 7 сарын 6 сарын сүүл юм уу одоо 7 сар ихэр ч юм. Тэгэхэд тэр талигач ар гэрийнхэн нөхдүүд уулзсан байгаа. За уулзаад юу гэсэн бэ гэхээр ерөөсөө намайг энэ нөхөр бол урд нь тагнуулын байгууллагад ажиллаж ирсэн. Өнөөдөр энэ хэргийг тагнуул шалгаж байгаа. Ашиг сонирхлын зөрчилтөө гэж. Энэ хэргийг тагнуул шалгаг цагдаагийн байгууллага шалгаж. Тийм үү?
Тэгээ ерөөсөө энэ дэр нөө primary suspect буюу хамгийн гол сэжигтэн гээд энэ дэр байх. Энэ бичиг. Энэ бичгэн дэр тэр шүүх имчилгээнийх нь шүүх шинжилгээний дүгнэлтийн дугаар бөгөөд дугаараар ямар байдал тогтоогдсон энэ бичгэн дэр байгаа байхгүй юу? Тархины цус харуулдаг. Бөөр судасны дутагдал тархины цус харуулдаг. Шүүх шинжилгээний дүгнэлт 1156 гэдэг. Энэ бичиг парламент дээр ирсэн. Энэ бичиг. Тэгээ би одоо энэ чинь би яагаад энийг үзүүлээд хэлээд байна вөхөр та зургийг аваад. Айгуул бол ямарваа нэгэн байдлаар нэг намааг л нэг ялах гад үзээд байна шүү дээ. Бүр сүулдэ худлаа ярьсан гэд бүр цагтаа хүртэл хүн гүтгэхэд байна шүү дээ. Одоо энийг нь би үзүүлэхгүй бол нөгөө материалтай танилцчаад нөгөө хэрэг үртэд мөрдөн байцаалт явц шалгаж байгаа хэргийн нууцыг задлаа гэд айгуул бол ял үүсгэж. Тэгэхээр тийм зүйл биш вэ? Их хурал дээр юм бичиг ирсэн шүү нөхдөд. Таныг ялах гэдэг. Таныг яламжаал дагаа. Гэхдээ тэрийг цагдаагаас би асуумаар байна. Мэдүүлэг зөрсөн гэж. Өөгүй мэдүүлэг зөрөөд ингэсэн юм бол байхгүй. Зориудаар худлаа гэд та уншил та надад. Би ямарг одоо заавал миний хэл ам суулгах гэдэг. Яагаад ингэж бүх маш олон хэрэгт ингэж их хурлын гишүүн гэж холбогдоод яваа. Тэгээд үүний юм байгаа юм. Та өөрөө яг энэ дээр ямар дүгнэлт хийж байгаа? Ер нь би ийм дүгнэлт чинь анхгүй шүү дээ. Заах. Тэр хүчингийн хэрэг гэдэг чинь талига чин хоёр улсын хурлын гишүүн асан. Улсын хурлын сонгуулиар надтай 12 онд Дорнот аймагт өрсөлдөж байхдаа Бацорог гэж нөхөр 100 сая төгрөг өгөө. Чи энэ нөхрлөө дайраатгаа гэд гүйцэтгэлээр энэ 2 сая төгрөг өгсөн. Би видео аудио бичлэгийн таад үзүүлж ирсэн шүү дээ. Би зүгээр байхгүй энэ чинь араас хөөцөлт юм байгаа үстэй. Тэгвэл хин хүчндүүлсэн. Хаана хин гэж хүн хүчндүүлчихэд байгаа. Тэрийг таад асууж судалж явсан юм уу? Тийм байхгүй. Хаач тийм ш. За би ярэ. За тэгэнгүүт дараа нь худаг шүүгний асуудал. Цагдаагийн нэр бүхий хурандаа солтой хүн нэг мөн орон байрны хулгайчтай нийлээд намайг энэ хэрэгт гүйтгсэн. Над руу барьж дайрсан хүний хутгийг цагдаагийн байгуул хурааж авчаад эд мөрийн баримт хурааж авах тогтоод үлдэхтэй тэр хүний нэрийг бичиж явж байгаа доор нэмташраа өгөхдөө номтой өргөд бичгийг юу гэж ойлгох юм. Дараа нь $100 надаас тэгсэн. Би өгөөгүй. Би алдснаа л гэсэн. Хин гэсэн. Би тэр бүгдийг чинь тухайн үед тэвлэр та хэлээл та чи учиргүй ойлгож аваад мэдээ олгоод яваал гэсэн бичтэй. Тэгэхээр анханасаа суур нэг үйл үүтэх юм. За дээрэс нь магадгүй миний нэг бас нэг зан характерын онцлог байна. Альбом би зүгээр шулуухан хийдэг. Чанхаж дугаар хийдэг баг. За ингээд нэг хослуулаад үзвэл над дээр нэг дандаа нэг ийм одоо нэг хөгийн юмнуудыг нааж ивэл илүү зохистой байгаад байна шүү дээ. Яг үнэндээ. Миний хийж байгаа дүгнэлт ийм отгоо юм. Энэ хин дашиг. Таныг хэн гоомлох гэдэг? Хин дашиг. За улс төрийн зорилготой. За би ингэсэн. За та хэд сонсоод байлгүй. За жишээлбэл энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой асуудлыг яг одоо жидүү болсон юм шиг ерөнхийлөгч Баттулга одоо сонсоод энэ бол би өөрөө нөгөө хажууд нь сонсог болохоор хүний дам яриад хэлээд байгаа юм шүү. Ерөнхий сайдыг дуудаад үгүй наа чи юу болоод байгаа бас нэг 10 хэдэн гишүүн холбогдсон жидүүцсэн юм байгаад байгаа юм шүү гэж ярьсан юм шиг байна. За тэрнийхэн дагуу ерөнхий сайд чин зөргийн сайдыг дуудаад юу болсон гэж асуусан юм шиг байна. Бүр засгийн газрын хурал дээр бас энэ яригдсан юм шиг байна. За тэгээд ийм асуудлын хүрээнд одоо ямар ерөнхийлөгчдөр ороод илтвэж би тамга газрын дарга Инкол даргатай уулзсан. Тэг ийм яриа яваад их юм аа. Наа чи ор үндэслэхгүй зүйл шүү. Ийм болсон магад түрүүн та хэдэд үзүүлсэн. Нөгөө миний баримтууд хаана? Энийг би тайлбарч хэлсэн. Ийм зүйл сонсоогүй гэж надад хэлсэн. Тэгээд ч одоо хууль хэлтийн байгууллагад миний зүгээс нөлөөлөд ингэдэг юм бол байхгүй шүү гэж надад хэлсэн. За засгийн газрын хурал дээр ярилцсан гэхээр би сая тэмцээнд явахаас өмнө ерөнхий сайд хөрс өгтөө уулзъя гэд туслагт нэс. Намайг хүлээж авч уулзаа. Харин нэг сонирхолтой юм яваад байгаа. Энийг би шалгаж судалж байгаа. Энэ чинь 11 сарын 22-наас буюу нэг 2-7 хоногийн өмнө болж эхлэх байгаа асуудал шүү дээ. Тэгсэн чуулган эхэлдэг чинь 10 сарын 4 байна уу 5 байна. Нэгэнд байна уу? Чуулган эхэлсний дараах нь нэг улсын хурлын гишүүн. Одоохондоо би нэг хэлэхгүй. Энэ өнөөдөр болж байгаа процессыг мэдэж байгаа юм шиг их хурлын гишүүд бас ярьсан байтал. Согтуудаа нөгөөт. Ордонд. Согтуу. За тэгэл ордны хан болгон чихтэй л гэж би сонсдгийм байгаа шүү дээ. Тэгээд би тэр үед итгээгүй тэгсэн яг тэр хүний согтуудаа ярьсан ярианы биелэл өнөөдөр энд хэрэгжээ явуулдаг.
Тэгэхээр сонирхол татаад байгаа. Тэгэхээр яхаарахгүй улс төр байгаа болов уу? Өнөөдөр авилгатай тэмцэх газрын ажилтнуудын ур чадрын асуудал уу эсвэл үнэхээр улс төрийн асуудал ороод байгаа юм. сайн тэр ярьсан зөвхөн гişүүний гадаа. Гişүүнээ улсын хурлын гишүүд ингээд мэдээлэлтэй улс төрийн шин чанартай тэр нь тэгсэн энэ нь гэсэн гэж болж байгаа. Нэг зарлтгуулээ. Та нэг өнөөдөр нэг зарлт. Үгүй ээ. Би юу вэ штэ. За одоо айгуул бол зарлчвал гүтгэж юу байлаа гэд айгуул бол цагдаагийн байгууллагт өгч чинь. Үгүй айгуул зовлонтой болж шүү. За тэгээд түрүү нэг хардаа хин мегмар сүрэн те. Мядаг бат. Үгүй би юу вэ штэ ингээд ийм хоёр хэрэгт гүтгдэд яваад байгаа. Би бүх юм нотлох баримтаа нь үзүүлнэ. Би өөрөө одоо бас энэ хууль хүчний байгууллагад ажиллаж исэн хүн. Хууль дүрм ямар байдгийг би мэднэ. Тэгээд зүгээр дугаа явж явах хэрэгтэй юм. Хөө шалгуулаад явж штэ. Хөө тэгвэл одоо тэр прокурорын байгууллага би нэг зүйлийг харин таад хариуцлагатайгаар яач. Одоо тэр прокурорын дарга хэм блэ? Бишээ. Жаргал сайхан. Шүүч юм байдаг үлээ. Дарга нь. Үгүй дарга гэдэг их хурлаас томилдог байр. За. За давилттай тэмцэх газрын дарга даваад аш. Даш даваа. За. Хандаад хэлэхэд хэрвээ үнэхээр та нар нотлох баримтаа цуглуулад намайг энэ хэрэгт буруутгаж байгаа бол их хурлын гишүүнээс төтгөлзүүлэх тэр бичгээ их хурлд өргөн бариад тэр. Тэгээ та төдгөлцөх юм уу шүү? Гэхдээ их хурлаар шийдэж штэ энэ чинь. Өөрөөр Би их хурл дээр би тэгвэл би бууж өгсөн болно. Ганц тулга өөрөө Үгүй. өөрөө Би хэрэг хийгээгүй учраас яагаад төтгөлцдөг юм? Ямар хэрэг хийсэн? Хэрвээ хэрэг хийсэн бол би зүгээр над өөр амьдралын сонголт бас байж таа. Заавал энэ улс төр гээд үйл тамаа үзэж байх шаардлага алга шүү дээ. Яг үүндээ. Би бас нэг амьдралын гарц арга замтай хүн шүү дээ. Мэдж байгаа биз дээ. Тэгэхээр биш дээ тэмцгээ зүгээр арга байхгүй. Их хурл дээр барь. Би дахиад хэлье. Энэ саний нэр зогссон үед их хурл дээр бариад тэр. Харин өнөөдөр авилгатай тэмцэх газар цагдаагийн газар яг яаж ажиллаж байгааг хэдүүлээ харин жинхэнэ лайв үзье л та. Та нар ч гэсэн дүгнэлттэй тийм үү? Бариад ороод та нар ичихгүй надад ичих юм байхгүй. Оруулаад тэр. За баярлалаа. Өөр юм байхгүй.